Монголын уламжлалт тоглоом наадгай. Богж нийлүүлэх. Малчин ахуй амьдралаас сэтвэлсэн ээдрээ тайлах олон тоглоом бий. Үүнд сур дээс, утас шидмэс, шөрмөс зэргээр гогцоо уяа зангидж, түүнийг тайлуулахад хүүхдээ багаас нь сургадаг байлаа. Тийм ээдрээтэй гогцоотой уламжлалт тоглоомууд гэвэл хонин холбоо, богцсны уяа, хос дөрөө холбох салгах, аргамжаанаас бие салгах, тэмээн тушаа, ёсон нүх, богж нийлүүлэх гэгчлэн 40 төрлийн ээдрээ тоглоом наадам байсны ихэнх нь ахуйн өөрчлөлтөөр орхигдож мартагджээ. Монголчууд эртнээс бэр болох хүнийхээ гадаад өмцөмж, бие авчих байдал, зан чанараас нь гадна оюун ухааныг нь харгалзан үзэж богж нийлүүлэх тоглоомоор шинждэг байсан байна. За энэ тоглоомын утга учир тухай бол дээр үед жишээ нь би өөрийнхөө их нэрийг хань болох хүнээ дагуулад гэртээ очихоор манай ээж өгөөд бэрдээ өгөөд тоглоулдаг байсан. Тэгээ энэ тоглоомын нэр нь өөрөө уран бэрийн нүүдэл гэж байгаа. Уран бэрийнхээ ухааныг шалгаж тоглоулдаг. За нөгөө нэг утга учир нь цаад утга учир нь юу вэ гэхээр богж нийлүүлэх гэж нэрлээд яриад байгаа. Богж нийлүүлнэ гэдэг маань хоёр талдаа байгаа хоёр шагаан хоёр эрэгтэй эмэгтэй хоёр хүний сэтгэлийг илэрхийлж байгаа. Тэгээд хоёр хүн нэг талдаа орсноор сэтгэлээ илэрхийлж нэг талд хувь зайгаа холбож байгаа ийм тоон тэр толгой холбож байгаа ийм утга учирыг бэлэгдэж ингэж нэг талд нь оруулж ингэж тоглож уран бэрийн ухааныг шалгадаг байсан байна. За тэгэхээр энэ тоглоомыг яаж тоглох тухай би бас та бүхэнд тайлбарлаж өгье гэж бодож байна. За битүү холбоосоо татах хэвээр. Ерөөсөө битүү холбоос хөөг явах хэвээр. Битүү холбоосоо татаад аль оруулах шагаагаа оруулна гэсэн үг. Энэгч байж болно, энэгч байж болно. За тэгэхээр бид нэр зүүн талын шагааг оруулъя. Зүүн талын шагааг битүү холбоос руу ингэж оруулна. Оруулаад шагаагаа ингэ орхичихно. За эндээс ясаад байгуулад ийм хоёр шагаа хоёр битүү холбоос гарч ирнэ. Энийг ингэж нааш татах хэрэгтэй. Нааш татахаар ийм битүү холбоос ингэ давхар битүү холбоос гарч ирж байгаа. За энэ битүү холбоосоо дагуулад энэ утас ингэж ирж байгаа энэ харж анзаарж байгаа бол утас ингэж ирж байгаа. Энэ утсыг дагуулад шагаагаа хийнэ. За тэгэнгүүт буцаага татна хийчихэд. Буцаага татахаар энд битүү холбоос гарч ирж байгаа. Энэ битүү холбоос руугаа шагаагаа хийнэ. Ийм амархан хэрнээ би энийг бүр хар багаасаа өвөө эмээгээрээ заалгаад аав ээжээрээ заалгаад тоглож байгаа хэрнээ энэ чинь зүй тогтлоо гэж байгаа тийм утга учир гэж байгаа. Энэ зүй тогтлыг яаж ингэж ороод ингэж нийлээд байгааг би өөрөөс ойлгохгүй. Энд л монголчуудын маань язгуур гүн ухаан монголчуудын маань бүр тэр сэтгэн бодох чадвар юмыг ингэж альва юмыг ингэж утга учиртай хийх хэн чанар эндээс гарч ирсэн байх гэж боддог. Энэхүү наадгааны юмыг ярихаа ажиглах чадвар, олон талаас эргэцүүлэн бодох, ой тогтоолд өөгүй оролдлогыг сайжруулдаг бөгөөд бүх насны хүмүүс тоглоход тохиромжтой юм. Бүх нийлэх наадгааг би бас хийх аргын тухай би бас ярьж хуваалцаж өгөө гэж бодож байна. Тэгээд энэ бол ингээ харахад өөрөө юм нөхтэй. Энэ дээр нь цоолоод мөн энд нь цоолоод юм утас нэгтгэх нэлтэй энэ утас чинь бас дээр үд нэг тийм байдаггүй. Энэ бол зүгээр том утсыг ингээ хооронд нь нэгтгэхэд ингээ сайхан хийцэн байна. Борд нь яаж хийдэг гэсэн гэхээр өгшөө ав маа нэг тэмээний ноосоор утас алгадна гэж ярьдаг утас алгадуулаад тэгээд гэж тийм сайхан утас хийгээ. Тэгээд энэ энэ тоглоомоо хийдэг байсан. Тэгээд ийм одооны шиг ийм бэлэн энэ бол би өөрөө ингээл цоолцсон юм л да. Одооны шиг тийм 200 залгадаг тийм дэрэл энэ төр байсангүй. Энэ бол зүгээр л гар ийм дэрэл байдаг. Тэрээгээр ингээ цоолоо хийдэг байсан. Ийм уламжлал байсан. За энийг хийх технологийн тухай мэдээж энэ ясман өөрөө байх хэвээр. За тэгээ утас байх хэвээр. За тэгээ хоёр шагаа байх хэвээр. Шагаагаа мөн адил сайхан цэвэрлээ. Шагаа бол бог малын буюу хонь ямааны хой төлнөөс гардаг юм шагаагаа мөн адил цоолох хэвээр. За ингээ шагаагаа адам ондог чөмгөө буюу богч ясаа. За тэгээд утсаа бэлэн болгочлоо. За бэлэн болгочоод энэ өөрөө бас зөв харж явах хэвээр. Над руу харж хийж явах хэвээр. Битүү холбоосоо хоёр давхарлаж ингэж гаргаж ирээд хоёр тал руу яг ингэ хийх хэвээр. Дараагаар нь энэ шагаагаа хоёр шагаагаа холбоод
Яг нөхөр нь гүйлг нь хооронд нь зангидаж өрөөсөө болохгүй. Ягаад гэвэл энэ өөрөө битүү болсоор орох шээ. Одоо ийм одоо тоглоом болох хэвээр. Ингээд. Мөн түүнчлэн монголчууд хөргөн болох хүнийхээ оюун ухаан амьдралын холч гарааг сорих тоглоом наадгааж зохиохоо мартсангүй. Огт нь гэрлэх насанд хүрмэгц эцэг эхчүүд шагаан чүмэг хоёр ширхгийг бэлтгэж эхэлнэ. Нэг нь сайтар мүлжиж жаахан хальс үлдээх бол нөгөөх нь мах хальс зэргийг баггүй үлдээж хатаана. Тэгээ хөргөн болох хүн нь одоо охиныг гууж ирнэ шүү дээ. Одоо олуулаа ирдэг. Тэгээд одоо сайхан танилцсан шимийнхаа эрхийг нэг жаахан одоо өгч сүгэнж ингэж сайхан найрцангээ өрнүүлж байгаа. Тэгээд өнөө хөргөн болох хүндээ за энэ шагаан мултах тоглоомоор тоглож Монголд яаш дараа гэл. Тэгээ хөргөн болох хүн хэрв одоо удам судраараа ажил төрлөөрөө нутаг орондоо нэр хүндтэй таалагдвал өнөө баг хацтайгаа аваад өгч юм. Тэгээ өнөө хөргөн болох хүн нь ингэж атгаад эрхөө уруугаар шагааг ингээд түлхээд молчвол за миний хөө ирвээ гүйцчээ энэ удаа охиноо өгч жившөөрлөө гэх ингээд жившэрч. За эрх тар суудаг залхуу удам судраг муутай бол одоо загин чихгүй одоо ингэж чамуу гуйлгад чунтаа суулахгүй чамуу аригчтай суулахгүй гих мэтчлэн загнахгүй сайхан шимээрхээ сүгэнж инээж наадж байгаа. За миний хөө одоо үндснийхээ тоглоомоор шагаан муллах тоглоомоор тоглож байгааг хөргөндөө өгнө. Өнөө том дамгар хальстай өгч байгаа. Хадам ээж болохгүй. Тэгэл өнөө чинь өнөө дамгар хальстай юм ямар ч бүх зүх хүчтэй хүн эрхээ уруугаар өнөө ингээ хатцсан их хайртай мотолж чаддгүй юм байна. Ингээд хөргөн болох хувь тохиогоогүй залууд уламжлалт ёсороо шагаан чүмэг мултах тоглоомоор наадлаа. Эр бие чинь хараахан гүйцээгүй учраас охиноо хараахан өгч чадахгүй нэ. Эр биеэ гүйцсний дараа охиныг минь гуугаарай гэж хэлээд байл цайлаад буцаадаг байсан түүхтэй.